За. За сайн байна уу? Та өөрийгөө товчхон танилцуулаад Болормоо коучийг хизээнээс анх дагаж эхэлсэн бэ? Тэр тухайга бас хуваалцж болох уу? Сайн байна уу? Үзэж байгаа цаг үеийн мэндийг хүргэе. За би Болормоо коучийг болохоор 2025 оны 8 сарын 15 хавцараас дагаж эхэлсэн байна. Тэгээ анх эдгэрлийн урсгалаа нээх группт ороод 3 хоногийн өнөөх жилиг сайхан үзээд тэр 3 хоногийн өнөөх жилиг хэдэн ч сар үзв, хичнээн жиг тасалж үзв. Үнэхээр маш их өгөөжтэй байгаад байсан. Нэгдүгürt тэгээд дасгалууд нь маш сайхан хүрээд. За ингээд мөнгөний проблем ихтэй байлаа би. Мөнгөний тарамаа маш ихтэй. Мөнгө гэсэн юм бүх юмруу л ордог нэг юм ажилтаа болчихсон. Тэгээд тэгсэн чинь л энэ мөнгөний тараамаг ангаах баялагын төлхөөр хатхыг гэдэг сургалтад зарлагддаг юм байна гэдэг мэдлээ. За тэрийг хүлээлээ. 8 сард орж байгаа хүн чинь 12 сарын хүртэл тасралтгүй хүлээж аваад орж байгаа юм аа. Тэгээд ингээд 2 дахь эсэлтийн эсэлт болж орсон. За ингээд баялагын төлхөөр хатхыг 21 хоногийн сургалтанд орохдоо 21 хоногийн турш бол үнэхээр бэлхаа дүүрээд бүр цадаад ингээд тэр мэдрэмжийг пүүл мэдэрсэн гэж хэлж болно. Тэгчээд за ингэ болчтын байна гэж бодоо байжсэн чинь жинхэнэ дараамаа эхэлсэн байдаг юм аа. Эхэлсэн байна уу? Тэр зүгээр л жоох юм байж болно гэдэг мэдрүүлэх мэдрэмж байжээ. Десерт байжээ. За дараад нь би яасан бэ гэсэн чинь би дагаад энэ баялагын төлхөөр ятхыг гэдэг хөтөлбөрийг би 5 удаа тавцсан гэдэг. Тэгээд 2 дахь 3 дахьаас нь бүр үнэхээр бүх юм болохоо байж гисэн. Бүх дараамаас идэрсэн мөнгөгүй байгаа шалтгаан нь ерөөсөө мөнгөний асуудал биш болж хувирсан. Тэр хүүхэд насны харилцааны амьдралын явцад үүссэн блокуд байсан байл. Тэгээд тэрийг маш их таниад хүмүүст гомдоод тэр гомдлоо дийлэхгүй хүн амьтантай маргалдаад муудалцаад үзэлцээд чи бидэд тулаад ингээд асар их юмны дараа унаад тэгээд хүүшээ би ч яах вүлээ ингэ чи яах вүлээ гэдгсэн чинь нөгөө баялагын төлхөөр минь 21 хоногийн сургалт маань дүүрсэн. Нэг 21 хоногийн сургалтанд биш. Айгүй аз жаргалтай байсан болохоор болчлаа гэж бодоо яваад байсан чинь өө нөгөө тойрог уулзалт ямар чухал байсан бэ? Тэр хөөрөлтөн чи ямар чухал байсан бэ? Яг л энэ үед л ярих хэрэгтэй байсан юм биш үү гэдгээ яг мэдрээд гэтээ яг би дагш явсараад маш их тарамаа байгаа юм байна гэдэг мэдрээд засарсан. Тэгээд яг би дагаад эхний 3 удаад давтахад бол үнэхээр хэцүү байж байгаа. 4 дахь 5 дахь өдрөөс нь үеэс нь тэр 21 хоногийг чинь 5 удаа давтна гэдэг чинь ерөөсөө 100 хоног болчихж байгаа шүү дээ. Тэгээд сунгаад яваад гэсэн үг. Сунгаад л үзээд л яваад байгаа. Тэгээд дадал болгоод ингээл эндээс нэг юм үнэхээр надад ирсэн учраас би нөгөө нэг өөрийнхөө сэтгэл зүйтэй ажиллахгүй бол би мөнгөтэй болж чадахгүй юм байна гэдэг хүлээн зөвшөөрсөн учраас баялагын төлхөөрөө сунгаад л 100 хоног утсан гэсэн үг. Тэгээд дасгалуудын тасралтгүй давтсан. За тэмдэглэл хөтлөх дэвтэртэй байгаа. Дэвтрийг нь тасралтгүй хөтлсөн. За ингээд нөгөө зөвлөгөөнүүд нь маш сайхан дагсан тий. Байгальд гараар тий. Уул устай орхон бай. Одоо цасан дээр дэш хараад хэвтчихдэг байлаа шүү дээ. Богдол дээр очиад яг үүлээсэн таарсан байна тий. Хараад гэдэг асуудалтай болсон. Тэгээд маш сайхан хөнгөрч гэлсэн би. Үнэхээр хөнгөрсөн. Дөрөстэй. Энэ чинь л хийштэй гэдгийг л мэдэрч гэлсэн. Тэгээд баялагын төлхөр гэдэг чинь мөнгө биш юм байна гэдгийг шин сэтгэлээс ойлгосон. Баялагын төлхөр гэдэг чинь би өөрөө юм байна. Би өөрийн бие сэтгэл юм байна. Биеэ ухаарах хэрэгтэй байна. Сэтгэлээ ухаарах хэрэгтэй. Тэгээд тэр чинь надад ирэх юм байна. Гэтэ одоо бол надад ямар үр дүн байгаа вэ гэвэл мөнгөний блок бол тайлагдсан байгаа нь мэдэгдэж байгаа. Яаж орлого бол ингээд яг боломжийн хэмжээнд орж ирж байгаа. За ямар ч гэсэн нэг тим хэрэгтэй шүү гэж бодоо байж тал ямар нэгэн аргаар ирж байгаа. Бодлогын төдөд бол ирж байна. Тэгээд одоо би сая ихэд гэгээ оршихоор орондоо гэж бодцсон. Тэгээ баялагын төлхөр дээр орчоод гэгээ оршихудаа орон шүү дээ гэж бодоо байжсэн чинь яг гэгээ оршиход орой 6 цагаас нэгдэн гэж яхад өглөө миний 11 цагт миний төлбөр бэлэн болоод орж ирчихсэн байна. Тэгэл уцтал за би ингээ одоо ингээ орж болох уу? Би хоцорчсон уу? Яасан бэ гэж асууж. Үгүй асуудалгүй. 6 цагаас өмнө хүртэл авч ийн гэдэг. Тэгээд би орё гэж гарч ирчихсэн. Тэгээд энэ баялагын төлхөрийн гол зүйл нь одоо би надад мөнгөтэй байгаа бүх асуудал байгаа. Би хүн зээлтэй юу? Зээлтэй өөр байгаа юу? Өөр байгаа. Тэ их ажилтгүй ажилтдаг.
одоо цалин хүрэлцдэггүй юу, хүрэлцдэггүй бүх проблем надад байгаа байхгүй юу. Гэхдээ энэний гол суурь шалтгаан нь мөнгөний утга биш байсан бэлээ. Яг би өөрөө байсан байна гэдэг бодлогыг олж нээсэн гэдэг юм аа. Тэгээд тэрийг нээчээд одоо ингээд эргээд харахад ер нь юм билээ ойлаа. Төгс жаргал. Төгс жаргалын одоо тэр асуудалтай байсан төгс жаргал одоо ингээд асуудлаа шийдэх гээд явж байгаа төгс жаргал хоёрын хооронд ямар ялгаа мэдрэгдчихэв. Өмнөг харах өнцөг ч юм уу. Одоо мэдгүй одоо 30 хэдэн жил төөрсөн биз дээ би өөрөөсөө. Тэгэнгუутаа ямар ч одоо ингэ чиглүүлэхгүй явж ирсэн байна. Гэтэл одоо би бол аргаа олчиж байгаа байхгүй юу? Одоо дэмжлэгтэй баг байна тий. Одоо ингээд ярьж болж гин, тэгж болж гин. Ингэчүүл одоо яачмаар юм те гэдэг ингээ хуваалцах нэг юм сэтгэл зүйт болж илүү хантай болсон гэж хэлж болох юм уу да. Илүү нөмөр нөөлөгтэй байна, хантай болсон байна. Тэр мэдрэмж бүрэн дүүрэн мэдрэмжийг надад өгч байгаа. Илүү өөртөө итгэх итгэл маань их нэмэгдсэн байгаа даа. Одоо ингээл ямар ч гэсэн би дэмжлэгтэй юм чи явчраа олж таараа гэдэг нэг юм сэтгэл уяг болсон байна. Тэгээ энэ маань жинхэнэ одоо баялаг дүүрэн мэдрэмжийг надад өгч байна. Тэгээд баялагын түлхүүрээ атгахыг гэдэг сургалт маань 21 хоног юм шиг боловч та өөрөө хичээл сэтгэлээрээ, та өөрөө чин зориулалтаараа ямар үр дүнд хүрэхээ та бараг өөрөө шийддэг хөтөлбөр байгаа даа. Ер нь бол би чинь 21 хоногийн дараа 100 хоног гэдэг чинь 120 хоног давтна гэдэг чинь бараг 3-4 сар болчихж байгаа байхгүй юу. Тэгээд 3-4 сар ингээд явж явах үед бол үнэхээр хэцүү өдрүүд байсан бас. Гэхдээ арга нь олдоод байсан байхгүй. Тэр нөгөө нэг аргын тэнд заацсан учраас тэр аргаараа л хийгээдсэн. Хамгийн гол нь тууштай байх нь л чухал. Тэгээ өөрөө ч бүр маш их бахархаж байна ингээд сонгоо. Энд нэг юм байгаад байна гэд одоо бидний өгөхгүй байгаа зорилго чинь тэр одоо шүү ингээд нэг ингээл 21 хоног үзэл хайчдаг юм шиг дасгалжуулалт гэдгийг бүр байгалж байгаа тий. Тэгээ ич хэд чинь ингээд коучд ч юм уу хин нэг хүн байхгүй маа өөрт ч юм байгаа. Тэрийг харин зөв арга хэрэгслээр дасгалжуулаад амьдралынхаа нэг хэсэг болгох гэдгийг маш сайн хийж юм байна гэж байна. Багш яг өөрөө яг хэлдэг. Одоо бид нар бол баялагын сав муу. Тэрийг яаж авах вэ гэдэг өөрөө шийддэг. Утгыг нэхлээд ойлгохгүйсэн би. Яг тэр 3 хоногийн нөгөө хичээл утсан ярьсан шүү дээ. Хэд ч сар үзвэ гэдэг ойлгохгүйсэн би. Тэгэл тасалж үзээл, давтаж үзээл, подкаст сонсоол ингэж явж байгаа л баялагын түлхүүрлийг ерөөсөө орёг л зориг тавиал орсон. Зориг тавьж орчоод нөгөө сунгаад явдаг шүү дээ. Сунгаад нөгөө нэг боломжийн өнөр сунгадаг шүү дээ. Тэрийгээ сунгасан. Сунгаа явж байхдаа яг дадал зуршил болгосон. Ерөөсөө энийг шийдвэрлэл юм билээ. Хийх ёстой гэж шийдсэн. Тэгэл одоо ингээд би 6 сарын хөтөлбөрт орсон явж байгаа мөртлөө хаширахгүй байгаа. Яаж 6 сарыг барандаа гэсэн ерөөсөө тийм бодлоо байхгүй. Процесстэй итгэе, дасгалтай итгэе, энийг хий, тэгэл болоо. Тийм шүү. За тэгвэл хоёлаа сүүлийн асуулт болохоор одоо яг өмнөх асуудалтай байсан манай төгс жаргал шиг яг ингээд хүмүүс асууд байж байгаа тий. Одоо яах вэ? Яах юм болоо гэд ингээд тэр хүмүүс тандаж юу гэж хэлмээр байна? За тэгэхээр би баялагын түлхүүрээс авсан яг одоо яг өөртөө хэрэгжүүлж байгаа 2-3 дадал зуршлыг дурдъя л да. За хамгийн эхлээд яг өглөөг би өөртөө зориулдаг болчихсон байгаа. Тэгээ ямар нэгэн дасгалыг хийдэг нөгөө баялагын түлхүүрт албад нэг дасгал байгаа шүү дээ. Өөр ширтээс ирж байгаа дарамттаас ирж байгаа шүү дээ. Тэр үед нэг тайлбарах тайвшрах дасгалыг хийдэг. Тэгээд би өөртөө учраас өг хурсгалыг эхлүүлсэн. Ямар нэгэн аргаар өгдөг болсон байна тий. Зээлээс өөрийнхөө би ч одоо тодорхой орлоготой байгаа шүү дээ. Тэр орлогоос өмнө нь болохоор бүхэл болгоод бүтэн болгоод ингээ өгнө гэж бодоод бисэн байна лээ. Өөнд нь төлнө өдр гэж бодоод байсан байгаа. Тэрэнд миний төөрөгдөлж явж исэн. Одоо бол орлогоос тодорхой хэмжээний хувийг яг л өгдөг. Тодорхой яг цагтаа өгнө. Тэгээд яг тогтцоо одоо нэг хэдэн төгрөг чинь тэрийгээ яг өгдөг болсон байна. Тэгээд нөгөө эхлээд өгсөн чинь жоохон харамын сэтгэл байна. Ажигласан чинь тий. Одоо ерөөсөө тэгж би өгөх ёстой. Хэрэгтэй үедээ авсан, би хэрэгэлсэн, эргэлээд өгөх ёстой. Хэдийгээр би ингээ хүнээс бас ингэсэн ч гэсэн тэр хамаагүй. Би бол өөр хариуцлага өргөх ёстой гэдэг утгаараа өгдөг урсгалыг эхлүүлсэн. Ингэсэн чинь гайхамшигт үр дүн гарсан. Юу вэ гэвэл би дарамтгүй болчихсон. Яагтвэл би өгч юм тий. Тодорхой хэмжээний нэг одоо өөрнөөсөө ингээ зориг тавьсан та ингээ тий зориг тавиад ингээ чиглүүлгээч тэгээд нэг нуугүй бүх өөрөө хөтлөөд харсан байхгүй юу.
За нийт яг хэдэн төгрөгийн урд хин яг урд байгаа юм бэ. Яг үнэтэй нүрдэлтэй харсаж байна. Нэлээ өндөр дүмчгэж шүү. Гэтэ миний өгж байгаа дүм багч гисэн. Тэд нар чинь ингээд намайг тарамтлахгүй байгаа байхгүй бас. За би чиний хүний чинь бол мэднэ. Ямар хүн гэдэг чинь мэднэ. Ингээ юу болохгүй байгаа ч юмс харж байгаа мэдж байгаа. За тэгээд ичээрээ гэж тэгж байгаа. Тэнгууд нь би зүгээр өөрийнхөө сэтгэл зүг нөх хөнгөлөхийн тулд нөгөө багаар өгөөд гисэн чинь би өөр айгуу тийм өөртөө ихтгэлтэй болдог гэсэн. Энэ чинь болж штэ. Болох юм штэ энэ чинь гэдэг нэг юм юу. За тэгээ 3 дугаарт нь давтдаг юм бол ерөөсөө өдөрт нь хийдэг дадал байгаа. Одоо талархдаг бол талархлаа сайхан бичдэг болчихсон байна. Одоо ингээл юу ч гэсэн юунд ч талархаж болно штэ тий. Идж байгаа хоолндоо, ундж байгаа орондоо ч юм уу. Эхлээд нэг зоригтой талархдаг гэсэн. Заавал одоо талархах ёстой гэдэг сэтлэр одоо л ундраад талархдаг болсон. Эхлээд бол ёстой юм байна гэдэг. Уг заавал энийг хөвшүүлье гэж ирнэ гэсэн бүх юм би айгуу тэгш одоо нэг шууд ингэж хэлсэн байна. Заавал энийг хийчихье гэдэг. Тэгээд одоо болохоор ингээд илүү ойлгоод эхэлсэн чинь гэт санаасаа орсдог болсон байна. Тэгээд төгс жаргалынхаа хичээл зүтгэлээр маш их бахархаж байна. Тэгээ өөрөөс чинь ингээд маш их зүйл шалтгаалсан байгааг харж байна уу? Өөрт чинь бүх хүч байгаад шүү дээ. Өөрөө юм гоо тууштай энэ зан дадалтай юм байна. Тэг яг ингээд бид нар бас ингэж амлалт өгдөг байхгүй юу? 21 хоногийн хичээл дээр байгаа чиглүүлгийн дагуу өөрлөлтөндөө оролцоод юмаа ингээд өөрөөсөө шалтгаалх юмнуудаа хийсэн тохиолдолд үр дүн гарахгүй байх гэж байхгүй. Тэг маш гоё. Яг тууштай гэхэлэр би тууштай хүн биш. Би чи бүр айгуу тийм хувирамтгай, хавсамтгай гэх юм. Одоо ингээд нэг юм сонирхол тэрийг сонирхол тийшээ гүйгүүл энийг хараад тийшээ гүр энэ ч сайхан тэр ч сайхан ингээд амар тийм бохгүй юу. Болохгүй байна гэд ойлгочингуудаа ерөөс тууштай болгоё. Шийдвэр гаргасан байна тий. Зорилготой болъё. Энийг ерөөсөө хий гэж шийдсэн. Тэгжээж өөрийгөө өөрчлөхгүй болохгүй юм байна гэж шийдвэр гаргасан. Тэгээд гол зүйл маань эдгэрч байгаа энэ процессыг маань маш хурдтай болгож өгсөн зүйл бол одоо Балармаа хөшийн чиглүүлэг энэ сургалтын арга байна. Тэгээд энэ би өөрөө зориулт өгөөд нэгэн хөнгө өгч байгаа юм чинь тий нэгэн цаг хугацаа өгч байгаа юм чинь хийсэн шиг хийхгүй бол ямар хэрэг байгаа тий тодорхой хэмжээний би тэр мөнгөийг олох ч бас л хөөрх юм болж байгаа шүү дээ. Тэгээд өөрчлөлтөө гэж явж байгаа юм чинь өөрчлөгдөхийн тулд хийх л хэрэгтэй болчихж байгаа. Би одоо хэн нэгэн мөнгө өгөөд чи нэг миний өмнөөс зогсоолж хавал өгөх боломж алга байна шүү дээ. Тэгээд өөр хийхээс өөр аргагүй байна. Тий. Зайлшгүй зүйл юм байна гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Тэгээд дараа нь гигийн оршууга төгсөөд ч юм уу тий дунд нь магадгүй хоёлоо дахиад уулзахаа гэж бодож байна. Зөндөө болоод уулзна гэж бодож байна. Одоо ер нь тэгэл одоо би бол багаар ахиж ихлүү явна гэж бодож байгаа гэхгүй. Тэгээд одоо баялагын төлбөрөөс ихсэн. Баялагын төлбөрийнхөө өөрөөдөө замдлыг өөртөө төлөвшүүлээд өөртөө итгэлээр гигийн оршуугаар орж ирсэн байна. Гигийн оршууг төгсөхөд цаана дахиад нэгэн гарч ирэх л байгаа. Тийшээс орно. Тэгж л бодож байна. За тийм маш их баярлалаа. Өөр хэлмээр санагдж байгаа ч юм уу зүйл байна уу? Хэцүү шүү гэж хэлмээр байна. Зөвөр бодлоо хэлмээр гүн тий. Энэ бол амар гоё гэж би хэлэхгүй. Хэцүү. Хэцүү мэдрэмж нь хэцүү. Гоё нь гоё. Нэг өдөр нь маш гайхалтайгаар дээшээ шидэн. Бүр ингээл тэнгэр дээр одоо өстө хүсэх зүйл юу ч алга гэж явж идэг байхгүй юу нэг 3-4 хоног тий. Нэг өдөр нь бурхан одоо болио. Тийм өдөр надад зөндөө байсан. Амар хэцүү байсан бүр. Яа болио энэ ч арай л биш юм шүү. Заавал ингээ хэрэг байна уу? Маш их дарамт мэдэрч ирсэн. Гэтэл би тэрийг бас ингээ хүчлсэн учраас тэгчихсэн мэлээ бас. Ингээ сүл ботход. Зөөр ингээ цасан дээр дэше хараа хөвтөж явахдаа юунд ингээд яарад байгаа юм те гэж бодож ирсэн шүү. Солроод ороод ирсэн байхгүй. За яарах болчих тий. Гэтэ зайшгүй зүйл шүү гэж бас хэлмээр байна. Ингээд нэг хоёрдмол утгатай юм шиг сонсогч байгаа боловч таач бас миний мэдрэмж мэдрээд миний хэлж байгаасаа ойлгох байхаа гэж бодож байна. Коуч маань хэлдэг штэ нэг мэдрэмжээ нэг жоохон цахаас нь мэдрээд нэг ингээд даваад гарахад зориг хэрэгтэй шүү гэд. Тийм байна лээ. Одоо энэ захаас нь мэдрээд бидрийг давж байгаа штэ. Тийм болохоор бас хөнгөн давж байна. Бас урт хугацаанд би тууштай явж байна. Түүнээс биш гүн мэдэрсэн байсан бол бүр ингээд тулгаад идэм билээ штэ зарим сургалтууд одоо бүр ингээд дотоод хөөхтэй заавал ингээд тэггээ те. Хэрвээ би тэгсэн бол би өстө үнэхээр дахиад хэдэн жил хаагдахыг би мэдэхгүй байсан. Энд чи айгу зөөлөн баланстай. Ингэчээрээ тэгчээрээ гэл. Тэр нь ингээд тэгчээ. Тэгээд үзье гэл. Тэгээд үг нь бол багшийн үг бол ингээд одоо бүгд надад шийдлэгдсэн
үзье ерөөсөө. Нэг сонирхоод үзье, нэг хараад үзье, нэг тэмрээд үзье, яах нөө гэж санджаад үзэнгууд гээд яг л зүрхэнд хүрдэг тэднэр. Тэгэхээр өөртөө тэгж зөөлө хандахаар энэ нь шүү дээ. Гэдэг. Яагаад гэвэл би ч нөгөө амар олон жилээр өөртөө тийм хатуу хандсан юм лээ шүү дээ. Одоо тийх хэвээр ингэж тэгч гэдэг нэг зөөлөн энерги оруулж ирэхэд эхэндээ бол дотор мухаарад үнэхээр хэцүү байсан. Буруу хөрмөрөөсөн. Нэг сул дорой болсон юм шиг санагдчихсэн би. Гэхдээ эцэст нь хэлэхэд бол энэ бол гайхалтай юм л. Энийг бол одоо ямар ч мөнгөөр хаанаас ч авах боломжгүй зүйл. Яг л өөрөөсөө дүүрдэг, яраг л өөрөөсөө итгэрдэг. Тэгээд 21 хоногийн дараа бүр ингээ эхлээд над шиг үрдэн гаргаж магадгүй бүр бэлхаад дүүрсэн юм шиг. Энээс илүү юу ч хэрэггүй юм шиг санагдаж магадгүй. Гэвч энэ худлаа шүү гэж хэлье. Хэрвээ яг энийг мэдэрч байгаа бол те. Эсвэл 21 хоногийн дотор бүр ингээд сүүдэрч хөдөлгцэн те. Өнөөдөр өстө үнэхээр хэцүү энэ ч тухгүй мэнэ бурхан минь гэж бодож байгаа бол та яг зөв зам дараа байна гэж хэлмээр. Үнэнтэйг нь яг үнэнтэйг нь үрдэлж яг танд өвчлж ийнэ шилмээр байна. Надыг бол десерт амсалсан шүү дээ. Айгуу сайхан аа. Гоё юм би дахиад сонгоч игээд амтшаад ороод ирэнгуут нь унсан байхгүй тий. Гэхдээ миний чин зорилго бол тууштай байх байсан учраас би тууштай байгаад гараад ирчихсэн. Хэр гайхалтай. За тэгээ бид бүхэнтэй баялагын дэлгүүрээ хатга хөтөлбөрийн маань 2 дахь хэлэлтийн маань төгсөгч ийм сайхан тууштай өөрийнхөө амьдралд үр дүнгээ гаргаад мэдрээд явж байгаа. Манай төгсч аргалаа. Тэгээд дараагийнхаа уулзалтуудаар асуулцах тий. Юм хэлмээр санагдаад байна уу?